За хүүхдээс ясны хэм захын цус авахдаа 14 хүртэл настай бол эцэг эх болон асран хамгаалагчийн зөвшөөрлөөр гэсэн байна. Тэгэхээр энэ хүүхдээс энэ 14 насыг ямар хууль эрх зүйн одоо үндслэлээр энэ насыг нэгдүгээр сонгосон гэдэг хэлбэр. Хоёрдугаарт энэ чинь хүүхдийн эрхийн конвенц, хүүхдийн эрхийн тухай нэлээд олон зүйл заалттай бас зөрчилдөд байгаа заалт шиг харагдаад байна. Тэгэхээр энэ дээр тодруулга авах хэрэгтэй байна. За ажлын хэсгийн хариулах уу? 7 дугаар микрофон. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эрчим шилжүүн суулгаалны дараа галтандлага. За саран чулуун гишүүний асуултанд хариулъя. За одоо манай хуулийн төсөл дээр энэ заалт маань өмнө мөрдөгжсэн донорын тухай хуулийн төсөл дээр өмнө мөрдөгж байгаа, одоо мөрдөгж байгаа донорын тухай хууль дээр бол хүчин төгөлдөр хэрэгжиж явж байгаа. Энэ маань бол ялангуяа ясны хавдар ийн үед одоо тухайн гэр бүлийн гишүүдээс нь хамгийн тохирох донор нь ах дүүнер нь байдаг. Тэгээ эдгээр өндөр тохироотой донор нь ихэвчлэн өвчтний буюу эмчлүүлэгчийн ах дүүнер байдаг. Тэгээ эдгээр нь бол ихэвчлэн бага насны хүүхдүүд хэрвээ байх юм бол энийг бас донор болгоё гэдэг л энэ заалт энэ мөн одоо хэрэгжиж байгаа. Ялангуяа бид нар энэ шинэ хуулийн төсөл дээр илүү нарийн тодруулсан нь 14 хүртэлх настай болвол яг эцэг эх болон асран хамгаалагч за 14-өөс дээш настай бол өөрийнх нь зөвшөөрлийг нэмж авъя гэдэг энэ заалтыг нэмж тусгасан байгаад байгаа. За яаж авдаг техникийн хувьд тайлбарлах юм бол энэ бол хоёр аргаар аавна. Нэг нь болохоор захын цус руу үүдэлсийг ялгаж гаргаад за үүнээсээ үүдэлсийг эмчлүүлэгчид шилжүүлэн суулгана. За нөгөө нэг арга нь болохоор ясны хэмт хатгалт хийгээд үүдэлсийг гаргаж аваад шилжүүлэн суулгадаг. Ихэвчлэн бага насны хүүхдүүд болохоор захын цус руу үүдэлсийг ялгаад үүнээсээ одоо бид нар энгийн цусны шинжилгээ өгж байгаа юм шиг цусыг аваад эргүүлээд үүдэлсийг ялгаад ингээд шилжүүлэн суулгадаг технологи байгаа. За саран чулуун гишүүн тодруулах хий. Тийм би хүүхдийн эрхийн асуудлыг яриад байгаамаа. Хүүхэд өөрөө зөвшөөрөхгүй бол яах вэ? Энд дэр чинь 14 хүртэлх настай бол эцэг эх асран хамгаалагчийн зөвшөөрөл гэдэг байхгүй. Тэгээ хүүхэд өөрөө зөвшөөрөхгүй байвал ээж аав нь зөвшөөрөөд өгүүлчих тухай юм шиг уншигдаад байна шүү дээ. Тэгэхээр энийг тодруулах гэж байна л да. 14-өөс доош насны хүүхэд өөрөө зөвшөөрөхгүй гэдээ хахад ээж аав нь зөвшөөрсөн юм аа гэд хатгачих юм уу л гэдэг асуудлыг асууад байна шүү дээ. За ажлын хэсгийн хариулах уу? За Бачулуун зөвлөх 6 дугаар микрофон. За ер нь бол нөгөө энэ 14-өөс өмнөх насны хүүхдүүд бол өөрсдөө яг өөрийнхөө хүслийг илэрхийлэх чадвар муутай байдаг гэдэг үзээ заавал эцэгхээс нь хамтдан зөвшөөрөл авна гэж. Хэрвээ мэдээж хэрэг тухайн хүүхд би одоо ийм шинжилгээнд ормооргүй байна гэвэл тэрийг бол харгалзаж үзэх нь ойлгомжтой. Яг яагаад бас 14 гэж яг үтсэн бэ гэдээ асууад энэ 6 дугаар микрофон нэмж хариулах уу? Нэгдүгээрт энэ цусны чөмгөнд одоо ясны цусны эд эсийн баажилттай нэлээд холбоотой байдаг. Энэ бол яг тухайн цус ясны чөмөг шилжүүлэн суулгах багийнхан бол энэ дээр бол ийм хариулт өгдөг юм байлээ. Түүнээс гадна нөгөө эрх зүйн өөрөө тэр хүүхэд бол яг бие дааж шийдвэр гаргах чадахгүй байгааг нь бол харгалж үзээд ингээд 14-өөс дээш насных нь бол өөрөөс нь заавал зөвшөөрөл авна гэж байгаа. Тэр нь бол тухайн хүүхэд 14 наснд хүрснээс хойш бол энэ дээр бол өөрийнхөө одоо хүслийг илэрхийлж чадна гэдэг ойлголтоор оруулсан байнамаа. За Наранбаяр гишүүн асуулт асууя. За баярлалаа. Энэ саран чулуун гишүүний хөндөд байгаа бол их бас бодох ёстой зүйл байна. 14 нас гэдэг бол эрүүгийн хариуцлага хүлээж чадах хэсэг. Тэрийг гол нь өөрөөр хэлбэл эрх зүйн бүрэн чадамжтай юу гэдгийг л харж энэ тоог тавьсан юм шиг байна. Гэхдээ хүүхэд өөрийнхөө хүсэл зорилгыг бол илэрхийлэх бүрэн одоо чадамжтай нас шүү дээ. Бас 14, 13, 10-аас дээш болоод ирэхээр тэр энэ дээр нэг шууд одоо 14 хүртэл бол өөрөөс нь асуухгүйгээр хийж болно. 14-өөс дээш бол өөрөөс нь асуудаг гэсэн ийм айхтар хатуу ийм юу тогтоолгүйгээр бас энэ хүүхдийн эрхийн конвенц эднийг харгалзаад
өөрөөр арай жоохон найруулах боломж байдгүй мүү л гэж би бас хэлэх гээд байна л да. Тэгэхгүй бол та бид нар чи ингэчдэг. Тэгээд энэ ажлын хэсэг асуухаар яг энэ хууль зүйн талаас нь ерөөсөй тайлбарлаж чадахгүй, эмдэл зүйн талаас нь л яриад байна шүү дээ. Тэгэхээр энийг нэг та бүхэн өөрөөр найруулад оруулаад ирчихэ. Тэгэхгүй бол нэр хүүхдийн эрхийн конвенцүүд байна. Өөрийнхөө хүсэл зоригийг илэрхийлэх энэ хүний үндсэн эрхчлөө гэдэг юм чинь байж шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө эрүүгийн болоод иргэний эрх зүйн чадамжтай холбоотойгоор яг шууд ингэж оруулах биш. Энд чинь хүний эд эрхтнийг одоо ясны хэмээс за бас захын цусыг авна гэнэ үү? Захын цус авна гэдэг ингэж байна. Тэр өөрөө үнэхээр тарианаас айдаг янз бүрийн болоод ингээд тийм байдаг бол бас эцэг их нь хүчээр өгүүлнэ гэдэг юм шиг юм болчих гээд байгааг бас энэ та бүхэн анхаарч үзье чи арай жоохон найруулгын одоо засвартайгаар гэдэг юм уу зарчмын энэ саналаа түр татдаг юм нэг энийг янзлах хэрэгтэй л гэж бодож баярлалаа. За ажлын хэсэг дараа Баярбатар гишүүн. Боломжтой байна уу? Гишүүдийн хэлж байгаа саналтаа бас зарим зохиолсон. Яг одоо тэгээд 14 нас гэдэг чинь бол иргэний эрх зүйн чадамжийн асуудлыг зааж байгаа. 18 нас бол бүрэн чадамж, хагас чадамжтай нь бол 14 нас. За нөгөө талаараа өөрөө зөвшөөрүүл 14 наснаас доош насны хүүхэд өөрөө зөвшөөрүүл эцгийн зөвшөөрлийг бас авахгүй байж болох уу? Энэ дээр нэгдүгээрт нь шүү дээ те. Мэдээж хүүхд нь зөвшөөрөхгүй байхад эцэг их нь зөвшөөрөөд асуудал хандна гэж бол бас байхгүй л ахал гэж харж байна. Энийг бас тэгтээ ер нь ажлын хэсэг анхаарахгүй бол энэ дараа нөгөө та саналыг тусгаж явж болно. Тий. Тусгаж явж болно. Яг зөвхөн процессын хувьд бол тэгээд өнөөдөр бол энэ өөрчлөгдөхгүй байхгүй юу? Дахиж байнгаараа хуралдаж энэ асуудлаар дахиж ярилцах асуудал үүснэ л гэсэн үг болж байна. Тэг. Чимбэрэн гишүүн тодруулах. Асуудал